толгойтой хургаа өгчих юм байж тээ. Нэг мотор шантад байсан ч асуугдсан байсан. Жичгээг хайхгүй. Жичгээ хайж болохгүй. Би чиний чижээ чадна. Би амьд амтныг бүгдийг чижээж байсан чинь жичгээ хайхгүй. Баян бодогчин. Хонинжаа яваад ирээгүй юм уу? Тус. Таа. Чи ямар миний хүүхэд биш юм чи. Тийхгүй хаа. Ой шахсаргуучаа сургамын хаачих та. За өнөөдрийнхөө нэвтрүүлэгт ардын жүжигчин Долоорос Сурангуйгаа барьж ирүүлээд байна. Сая бид одоо нэг кино үзэж эхэллээ. Энэ киног хэн зохиосон юм? Ямар учиртай кино таны одоо сүүлийн тоглосон дүр болтой юм а да. Тий. За энэ киног чинь нэг CP гэж хятад хүн найруулсан юм а. Уул нь дотоод монгол хүн зохиосон юм байна лээ. За киноны утгыг яриад ч яах вэ? За энэ кино бол Монреалийн кино наадамд ороод одоо найруулагч нь алтан медаль тэргүүн зэргийн шагнаад авсан. Хэн Тэнгэр бол хөгжмийн зохиогоод бас нэгдүгээр зэргийн шагнад авсан. Хувьдаа нэг юм алтан баг авсан да манай энд үзүүлээд байсан. Тэрэн дээр бол одоо найруулагч нь хятад гэсэн тоглолт улсууд нь дандаа Монгол. Ганцхан Тэнгэр Наран ухаар гэдэг нэг хүүхэн хоёр гол дүр тоглосон юм байна. Тэгээ Монголын тал нутгийг үзүүлсэн. Ерөөсөө Америк, Япон, за тэгээд Герман бүх хэл дээр дандаа өөрсдийнх нь хэл дээр бичвэр ингээд биччихээд гаргасан газар болгон Америкч гэсэн монголчууд тэнд очиод Монголынхаа киног үзтээ яасан цаах юм Монголд гэж харах болохоос ямар хятад байна, хятад найруулагч байна гэж хэлж байна. Монголыгаа үзтээ сайхан байна. Монголын нэр гараад, Монголын тал нутаг гараад гэж л байна лээ. Тэгээд энэ үл яах вэ? Миний хамгийн сүүлийн тоглосон дүрлдээ 75 онд бол дууссан. Тэрнээс хойш би одоо нэг кино манад ороогүй л байгаа да. Орны энэ киног Хонконг хятад хамтарч хийсэн юм уу? Тий. Монголын газар нутаг дээр л авсан. Энд зураг авсан. Тий. Монголчуудын тухай авсан байдаг. За тэгэхээр энэ түүх хүүхийг ярихдаа одоо манай тооллын өмнөх шиг наанаас нь цаашаа ярьдаг байтгаар наадлаасаа эхэллээ. Тэгэхээр та ч одоо хэдэн настайдаа жүжигчин болж хэдэн онд энэ уран бүтээлх ажлыг эхэлсэн юм бэ? Би чинь 1936 онд 16 настай байхдаа анх одоо биднүүд нэг 10 хүүхдийг театрын боловсон хүчин бэлтгэж гэж авсан да. Гэнтэн, Цэдэн, Эрдэнэсэн, Нор энтергээд одоо тэднээс бурхан болсон бүгдээрээ. Тэгээд анхан тэгж орцоход одоо 60 хэдэн жил одоо урлагч явж байна да. Тэгээ энэ завсар бол ерөөсөн мэднүүдийн одоо тоглосон дөрвөл би хамаг амьдрал хамаг сайхан залуу насныхаа хамаг одоо ястай нэг цэцгэлж байсан дүрэн бол театрдаа л тоглосон. Театрт бол би 200-гаад дүр бүтээхдээ ер нь голдуу дандаа голдуугаач ярихгүй бүр дандаа гол дүр бүтээсэн дээ. За үлдсэн нэг нь бүгдийг хийсэн болоод ярьдаг шиг би арай худлаа яриаггүй. Тэр үед үзчихсэн улсууд одоо даавал нэг 200-300 хүн байгаа бэлдээ Бэрва, Ширэнтугай энэ шаг төсөргөөс эхлээд зөнтэй улсыг гэрж татах юм бол би. Нэг хэсэг чинь цөөхөн жүжигчэнтэй. Нөгөө цагаан цэгмэдгоо 2 цэгмэд тэгээд Жадан ба Пагамгой за тэгээд тэр үеийн цэрэнтэн дүү чимэд осортой хамгийн анхан тайзантай би гарсан байгаа. Тэр үед намайг 1936 онд ороход байсан хүнээс одоо оюун надаас арай өмнөх нь орсон байлээ базар архичаа хоёр байна. Өөр одоо манай жүжигчд бүр хуучдад байхгүй. Харин намайг тэр биднүүдийг тэр театрт хамаг байдаг сайхан дүрээ тоглож яхад нь үзчихсэн хөгжмийнхэн байгаа. Дартул мартамын
ядуу бунтэргээ тэднүүд хөгжүүлжсэн. Урд чинь биднүүд чинь Шарааголын 3 хаан, Мантгайчсан хатан Баастын зохиол шүү хөөрхий зайцад нь хоёрыг. Тэгээд юу ийм нэгэн хаан бас Баастын тэр. Тэгээд урдны тэр амар санаа хамаг мундаг жүжигүүдийн гол оролыг л биднүүд тоглож ирсэн да. Нэг хэдэн улсууд л байсан. Тэгэхээр тэр үеийн энэ одоо гол жүжигүүд гол дөрүүдийг бол одоогийн хэн болоо сайн мэдэхгүй юм л да. Тийм учраас одоо та бүхэн л одоо гэрчил ярихаас өөр нэг ярих уу. Тэгэхдээ нэг юм байх юм аа. Цогтойж кинонд та нарын үеийнхний одоо бүхэл бүтэн үе кинонд үлдчихжээ. Тэгээ цогтойж одоо Улаамалгай, Гуюнбаатар ингээд л одоо олон сайхан дүр үлджээ. Тэгэхээр энэ дүрийг бол та нар одоо мөнгөлөн бүтээж. Энэ дүрийг бүтээлгсэн хүмүүс чинь одоо ямар хүмүүс байдаг вэ? Тэр одоо дурсаж яривал. За тэр үед цогтойжийг хийж яхад театрт ямар хүн байсан тэрнээс нэг ч хүн дутаагүй болсон юм. Голгүй юу. Тэр олон том масааханд нь орсон гэдэг нөхөс. Тэгээд тэр үеийн чинь хамгийн мундаг жүжигчтэй Цэвэн гой гэд нэг л мундаг хүн байна. Одоо нөгөө хэн Сэрэн дэндүү өнөө хэн ягаа нөгөө гомбод орж хэн жигмэд орж байгаа. Сарвдаа. За тэгээд тэр үед зогтойжийг үзэхдээ ерөөсөө эднүү чинь тэр үед л театр байсан юм байна гэж бүгд харагддаг юм аа. Маш сайхан гэрч болж яастай гэж. Ер нь хамгийн сайхан юм чинь кино юм байна шүү дээ. Яагаад гэвэл одооны хүүхдүүд чинь байна одоо кинонд тоглож байгаа улсууд энэ телевизээр гарч байгаа хүнийг л таних болохоос урдны жүжиг тоглож байсан юу хэдэн нэг л байх юм яриад байдаг. Нэгийг ч мэдэхгүй байна шүү дээ. Мэдэхгүй байна. Кино гэхдээ чинь сайхан юм аа. Кинонд үлдэх тийм сайхан тэр одоо мундаг. За тэгээ тэр үеийн хийлгэж байсан хүн нь бол Эрдэнэсэн гой одоо гүүш юу гэдэг цалтай ярьж штэ. За тэгэл хамгийн эрдэмтэнгүүд нь. За тэгээд манай дарга нь болохоор Орос төгөрсөр байсан. Төгөрсөн гоё. Тий, Орос төгөрсөр нь тэр үед ямар хүн байсан гэж Төв хорооны цуслын гисийн дарга. Манай киноны группийн дарга байгаа юм штэ. Тийм дээгүүр тавьж бүх улсынхаа хэмжээгээр хийж байсан штэ. Бүх улсынхаа хэмжээгээр хийсэн. За тэр үеийн бүх бэлтгэл ажлуудыг чинь хийж байсан улс чинь Гомбо, Герман Гомб гэж байсан. За тэгээд Лувсан Жамцгай гэдэг нэг Улаамалгай тийшээ нөгөө Улаамалгай. Өөр Улаамалгай. Өөр Лувсан Жамцгай. Тэр Лувсан Жамцгай таньдаг хүн одоо байдаг юм. Тэр чинь нөгөө намайг оргуулдаг нэг юм үзэх малгайтай хүн тоглодог юм нэг чоожин буугаалдаг өсвсөн гойжуулаад байдаг шүү дээ. Тэр чинь тэр найруулагч Лувсан Жамцгай бас хамгийн түрүү Жаданбаа гэдэг нэг мундаг жүжигчин байсан. Би сая санахгүй батагдаад байна шүү дээ. Тэр Жаданбаа хоёр нөгөө цогтын гэрийг шатаахад 20 жил цаа гэж ороод хамаг байдаг сайхан юм шатаад байсан. Тэр үн чинь Лувсан Жамцгай орж ирдэг юм. Тэгээд одоо ер нь ерөөсөн кинонд чинь тоглосон жүжигчдийн таньдаг болохоос зохиосон хүний одоо жишээ нь зохиосон хүний найруулсан хүний нэрөөс нэг сайн мэдхгүй. Ухаандаа ардын элч гээд ардын элч тоглосон бүх улсуудыг ч мэддэг болохоос хөөх юм уу зохиолч ойдуу ярьж байгаа хүн байхгүй. Тийм ээ? Тэждэг бол яг олон кино хийсэн болохоор яриад байна. Би тийм учраас одоо энийг хийлгсэн хүмүүсийн гэж асуугаад байхгүй юу? Их сайхан асуудал байна. Тэгэхээр би аминтайн болоод цогтын тухай юм бичсэн. Надад 62 хуудсан юм байгаа. Тэгэхээр ихэнхт нь юу гэвэл кинонд дүр нь үлдээгүй ард талын хамаг ажлыг хийж байсан улсуудаа бичхийн тулд тодорхой нэгд. Хоёрт тэр киноны ухаандаа Лувсан Жамцгаас ихсүүлээд тийм юмд гарч байсан хүн чинь найруулагч байсан юм шүү дээ гэж хэлэх гэж би нэг мөн бичсэн юм аа. Тэр ч одоо тэгээд яг хэнч тэний тоож хэвлэхгүй хэн тэгээд ажил сүүлд нь ер нь яг тэ бас түүхэл юм да. Хаана авчээсэн, зогтойж авчээсэн газар ч одоо бүгд байшин барилга огт үрдээ юу ч байхгүй болсон байж тээ. Урд чинь одоо тэр нэг тамга нууд югаа тэр их сайхан юм юмнууд чинь цөм алстай аманд авсан шүү дээ. За тэгээд тэр
юуны чинь юунд авсан зайсан толгой чинь одоо хуучнараа байсан хамаг байдаг зураг бол өнөө цэрэн дэндээ толгой авч байгаа өнөө бичиг мичиг явж байгаа өнөө хэний цогцод гомболдожийн танилцуулж байгаа бүх юм чинь дандаа ганцхан юунд авсан шүү дээ. Зайсан толгойд. За одоо тий. За кино тайлбарласаар байтал цагийн болж байх та. За. За тэр киног хийхэд зөвлөлтийн мэрэгчлэтнүүдийн оролцоо байсан баг. Тэгээд эхлээл тарихч гэж одоо бичсэн байдаг шүү дээ. Ерөөсөө зөвлөлтийн мэрэгчлэтнүүгээр хөгжсөн урлаг манай театрт нэгч яг. Манай театрт байтхан бүх Монголд доо. Бүхэл одоо юмнуудын суурийг тавьж өгсөн юм чинь л одоо зөвлөлтийн мэрэгжилтэнгүүд шүү дээ. Тэр үед иржсэн мэрэгжилтэнгүүд үнэндээ мөнгө олох гэж иржсэн хүн биш. Бүр яарахгүй юм сургая гэж хамгийн анхны сургач нь Ефрем өгж байсан гинтэй. Тэр чинь бидний урд үеийн улсууд 2 сегмент одоо тэр зэвэнч энтэх сүүлийн улс л да. Тэр дараагийнх нь Борисаа гэж байсан үеийн улсууд л одоо гэндэм мэндэн чимээ тусал мэдсэр Эренцноор бидний байгаа юм байгаа. 2 дахь үеийн хүн байгаа юм би үү. 1 дахь үеийн хүн нь бол Ефрем сургачтай. Ефрем сургач театр гэдгийг байгуулад Борисаа сургач ёстой нэг хэлд оруулаад хөлд оруулаад театр. Тэгээ зөндөө сонгодог зүйлүүд зөндөө тавьж байсан шүү дээ. Миний одоо сүүлийн үеийн хэдэн кинонуудыг л улсууд мэдэх болохоос би чинь залуудаан инээдэнтэй юм тоглож ил байдаа, ихтэй хөвгөдөж тоглож ил байдаа, бүр тагнууд магнууд болоод муур тоглож ил байдаа. Морона театрын тайзан дээр бид хамгийн түрүүний тоглож ил байдаа. Тэгээд ганцаараа би биш л дээ. Өнөө зөв өөрөө мартаж байгаа юм биш үү. Тэгэхээр юу гэж би хэлэх гээд байна гэвэл кинон тоглож байгаасан киноны улсуудыг л мэдээд байхаас жишээ нь Жам Цаяныг танихгүй хүн нэгч байхгүй. Жам Цаянаас гिचнээн дахин олон тоглосоодоо жадан багангой магангой гэж бусдын мундаг жүжигчдийг одоо таньдаг хүн байхгүй болчиход байна. Тэгэхээр жаахан кино гэдэг чинь сайхан юм. Тэгээд манай урдны зарим юмнууд одоо нэг зураг байвал байна. Тэгээд харин хэн овоо юм бичсэн шүү. Тэгээд тэр нэг уншиж байгаа хүн байгаа юм. Дастамдаг. Дастамдгаа чирэн театр судлаар ихийн бичсэн тийм. Ихийн бичсэн шүү. Тийм. За цогцтой кинон дотроос нэг зүйл асууя. Одоо хулангийн эцэг Гүш хаан. За. Хэнийг цогтойжийг ан авч явж хахад гэрийн нэрээд шатаачдаг штэ. Тийм. Тэгээ кино төгсөхдөө одоо та Кохтенгер гэж хэлээд одоо амьсгалаа хурааж хийдэг. Миний аав намаа буудаж байгаа шүү. Тий. Цэвэнгон нумсмаар харагдсан шүү намайг. Тэгээд одоо тэр үед энэ хяналт шалгалт одоо Кохтенгер гэж хэлээд нас орж явах хайг одоо тэр хяналт шалгалт гайгүй байсан уу? Гэхдээ тэгэхээр ийм ерөөсөө Кохтенгер гэдэг чинь мөнх тэнгэрийн хүчин дороо гэж кино бүхэл үе бүхэл зохиол хамаг юм дээр гардаг шүү дээ. Тэгэхээр Монгол хүн болвол одоо тэнгэрийн тэр үед ерөөсөн уул усаан ус савдгаан шүтэж байжээ. Зэрэн цунгавд эрдэмтэн хүн болох дөрөө тэр эрдмийнхаа ёсоор мөнх хөх тэнгэрийг дурдаад хулан асууж байгаагаар одоо яажээ. За тэр үед бурхан мань гэвэл тэр үед чинь бурхан устгахчихсан үе байсан чинь бурхан гэж үхээд байхдаа яахан гинвэц нэгд. Хоёрдугаарт бол далай ламд мөргсөн хүний толгойг авч байгаа юм чинь би бурхан мань гэж үхээд яахан. Тийм биз дээ. Тэгэхээр 90 цунгай ухаантай хүн болоод тэр Монголынхаа мөнх хөх тэнгэрийн дотор бүхэл одоо Монгол үндэст нь нэгдэж бүх дэлхийн хүн амгалан тайван энэ их сайхан хөх тэнгэрийн дор бүх дэлхийн амьдрын гэсэн утгаар Эренцунгай бичсэн байх. Би ч одоо нэгэд одоо найруулчин хэлбийг хэлж байгаа юм чинь нэгд хоёрдугаарт бол ерөөсөө тэгэл эцсийн удаа тэнгэрээ хараад амьсгаа хурааж байгаа юм чинь тэр сайхан хөх тэнгэрээ хараад тэгж хэлж. Тэр одоо дотоодын асар их зөрчил тэмцэл байна шүү дээ. Тэрийг одоо найрамдалтай эв нэгдэлтэй байвал бид хүчтэй байна гэсэн тэр санааг л тэр шинэ гаргасан тийм ээ. Тэгээд тэр одоо Гүш хаан цогтой хоёрын хоорондын тэмцэл бол дотоодын эв нэгдлийн одоо бутрал болж харагдаж байна шүү дээ. Нэг хоёрт одоо манайд бол шал өөр шашин оруулж ирж
манайхыг дээр ерөн юунаас манжи хааны манжи хийсэн ажил шүү дээ. Манжи хийсэн ажил шүү дээ. Одоо ингэж байдгийг шүү дээ. Мэжид орж өгөн дээр чинь юу бүх монголчуудыг төмөн үсийн авч гэлэн болгосон ч яадсан харин миний манжууд битгий хүргээрэй гэж хүрээрэй гэж байгаа юм. Тэр нь юу гэж болохоор бүх монголыг одоо лам болчихвол өнөө үр хүүхэд гаргацгүй төрөвчгүй айд гэр монгол үндэснийг сөнөх гэсэн зорилго байгаа. Тэр нэг л одоо Эрдэнэсын гой шүмжилсэн байна дээ. Нэг хоёрдугаарт бол ерөөсөө яг тэр цухтай чинаа хийж авах чи эх орны дайны үе байсан. Эх орны үзэл байсан. Яг эх орн өөрийнхөө төрсөн хүүг одоо эх орноос сольж ийн. Эх орноо төрсөн хүүгээсээ илүүд бодож байна шүү дээ. Тийм. Тэр бол их чухал үед чухал сэдв. Тийм л одоо эх орн чи одоо Эрдэнэсын ухаантай хүн болохоор тэгээд үзүүлээд тэргээд юм. Та нарын бүтээсэн энэ одоо сайхан дөрүүд энэ алтан үе гэдэг тодорхойлолтод хүргэсэн шиг байгаа. Зүгээр энэ үг хэдийд гарч ирсэн тэрийг бол би мэдэхгүй байна. Гэхдээ энэ алтан үе гэдгийг цаад агуулгаасаа илүү энэ сүүлийн үед арай бизнесийн шин чанартай болгочод байгаа юм шиг байгаа гэж бодох юм байна шүү дээ. Тэгээ ерөөсөө алтан үе гэж хэлэхгүй байхгүй ч н окосоо хамгийн сайн гэдэг шиг. Юу юм аа? Ер нь аль ч үед алтан үе гэж байх юм. Аль ч юмыг нэг анх үүсгэж байгаа. Анх бий болгож байгаа. Анх одоо тэр мандаж хөгжиж байсан үеийн тэр хүмүүсийг гэж алтан үеийн гэдэг байгаа боловч одоо ганц манай Монголын биш дээ гадаадын ч гэсэн юуны ч гэсэн одоо тэр яг хөгжиж яг бой болж байсан тэр мандлын цэцэгдийн үед гарч байсан мундаг улсуудыг л алтан үеийнхэн гэдэг байгаа юм уу да гэж би боддгийн штэ. Түүнээс одоо ер нь алтан үеийнхэн гэхэл өгсөн хүн болгоноор алтан үеийн болгоод байх чи хадаа хөрөг өгчөөд байгаа юм зүгээр ер нь алтан үе гэдэг чинь анхан тэр ямарваа нэгэн байгууллагатай ямарваа нэг юмд үүсч буй болгож анхан одоо суурийн тавьж хөгжүүлсэн тэр үеийг алтан үе байжээ гэж хэлэх гээд байгаа юм бол тийм бахад бүхэл үеийг төлөөлж чадахгүй ч тийм одоо Европын орон зохиол урлагийн уншигч одоо сэргэн мандлын үегээд ингээд ярьсан юм да манайхаар тийм. Тэгээд би тэр агуулгаараа хэлэгдэж ядг юм болов уу үгүй юм болов гэж бодлоо. Тэр агуулгаараа хэлхийг зарим нэг нь одоо яхав дээ янз бүрээр ашиглаад ямар сайнтай мөнгө олохгүй Чингисийг тоот болгоод идчихэж хүртэл нэг шүмжлээд болоо үстэй. Тэр чи одоо тоот авах гэж ухаандаа тэр чи одоо нүгэл алдас болох юм байгаа үү. Жишээ нь тэр үн шиг л бас тиймэрхүү янз бүрийн юмнууд гардаг л байх л та. За бүр залуу үеийн жүжигчид за бүр залуу үеэс ер нь манай театр урлагийн хөгжилд хэний ирээдүйтэй сайхан жүжигчин болно гэж та бодож явдаг бай. Одоо нэрд гарсан алдар гавьяагаан авчихсан залуу сайхан жүжигчдүүд яг бидний дараах 3 дугаар үеийн жүжигчдийг би хэлэхгүй. Яагаад вэ гэвэл хүн болгон таньдаг, хүн болгон мэддэг. За тэгээд жишээлбэл танаа дүүгээс эхлээл хэлэх юм бол ахын цусалтай гэсэн болно. За тэгээд дараагийн үеийн шинэ үеийн жүжигчдээс гэх юм бол одоо нэрийг матчиж магадгүй дээ. Онон, оюун цэцэг, оюун хамбилээ оюун цэцэг бишээ. Одон чимэг их одоо нөгөө ормоо жилээтэй байдаг ормоо тэр дэмэд давг их сайн жүжигч юм аа. Тэгээд ер нь миний харж байгаагаар бол мундаг сайн жүжигчд төрж байна. Энэ эднүүд бол биднийдийг бодвол сургууль хийж байна шүү дээ. Зөндөө сайхан заалгаж байна шүү дээ. Зөндөө сайхан багш нараа яаж байна. Нэгд хоёрдугаарт бол юу юм да. Энэ одоо нэг юм дагнуулаад хэлчихэд сүүлийн үед энэ боловсон хүчнийг бэлтгэхгүй байна уу гэж би бодоод байна да. Боловсон хүчнээ бэлтгэх хэрэгтэй байна. Одоо манай жүжигчдийг юм үзүүлж нүд тайлах хэрэгтэй байна. Кичнээ сайхан юмд тоглож байна.
бид ч гэсэн урд одоо Америкийн жижиг өнөө семинарын зохиол тоглоод гэн Америк гэж ямар ч хүн байдгийг мэдчихгүй зурагч байхгүй юу ч байхгүй Америк гэдэг чинь нөр манай аавын хэлдгээр хүүхэд зоддог сэсэр гэдэг чинь хүүхдэд юу тэнд өгдөг юм гэлээ гэдэг ярил бараг л тиймэр хүмүүдсэн тийм нэг бүтэхгүйс байд гэлээ гэдэг шиг яа тэнд чи авах юм зөндөл өн хаях юм зөндөл өн тэгээд манай энэ авьяастай мундаг сайн жижигчид Найдан доржийн ангийн хүүхдүүд бол хачин сайн байна шүү. Ер нь найдан доржийн ангийн хүүхдүүд манай чатад очиж байна. Хачин мундаг тоглож ирсэн. Харж байдаг. Улсууч ерөөсө тавьж үнэлж байгаа юм. Тэгэхээр одоо би юу гэж хүсмээр байна уу? Одоо тэр манай яамч байхгүй тэр боловсролын яам энэ тэр юу бол их сайн найруулах жүжигчин одоо хөгжмийн зохиолч энэ юмнууд манайхныг юм үзэж нүд тайлбарж байгаасай. Ёстой өнөөгөө 100 сонсохоор нэг үзгэлээ гэдэг шиг юу ч үзээгүй болс чинь биднүүд 10 хуруу гэж ямар юм байдгийг 10 байдгийг гэлээ гэж мэдчихвэл тоглохтой адилхан мэдэхгүй юм тоглож чадахгүй шүү дээ. Хумстай ч юм уу, үдтэй ч юм уу, гүйч юм уу гэдэг шиг. Ерөнхий нэрээр за яг хөө зохиолын сайн боловсруулж судалж байгаа юм үзэж минийх нь алдартай их сайхан том сайхан готуудаар явж юм үзэж нүд тайж одоо энэ манай дараамийнхан бод нэг явдаг юм да киноны хүчээр нэг яах явна гоос ансамблийн хаалж яах явдаг. Хачин сайхан энэ алдартай сайхан мундаг зурагнууд одоо зөвлөлтийч урд зөвлөлтийч явж илээс одоо тэгтэл Францын ямар мундаг ямар имэлгэн за тэгээд Италийн Венецийн гэдэг биднүүдийн зөндөл жүжиг тавьж ирээс хоёр үдний нэг зарцсан. Тэгээд ер нь мэдэхгүй шүү дээ. Хэрвээ яваад үдээ тоглоод байвал шал өөр юм байна да. Одоо юм үзүүлж байгаасаа явуулж байгаасаа л гэж би бүр дандаа бодгийн тэгвэл манай Монгол жүжигчид манай хүүхдүүд манай хүмүүсүүд залуучууд ер нь хинээс тутахгүй хаач явж яаж юу ч хийж чаднаа гэж тэгж байгаасаа л гэж бодож байна. За таны энэ Циркэс урш нарны зам дагуу Encanto Centro Mall оргил шин салбар нээлттэй. Happy Day, Happy Family. Канад улсын алдарт Jameson брэнд. Янус бүхэнтэй өлзий хамтарсдаг монголчууд бидний өлзий батаршиг. Андро мархны соус. Жихэн үзэлцгээний амт. Bianca 15 төрлийн амт. Bianca. Холо шингэ 9 түгэ. Ширээндээ өнгө нэмээ. Баяр ширээний сонголт Team Park. Контик. Контик. Супер контиктэй байх. Хорон бүр супер. Та чугал мөчүүдээс хоцрох эсгүй. Ханиадны шинж тэмдгийн үед Anvi Max. Имийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Би сүүрфингөр хичээллэхийг мөрөөддөг. Үгүй, амарна гэж бодсон юмсан. Гомдолгой болоо та нарыг өвдөхгүйн тулд Travflex Ultra хэрэглэнэ. Үений эдийг төлжүүлэх Hondro Protector-ууд байнгын өвдөлтийг намдаах цагаан гавуулан шинэ үеийн коллаген агуулна. Өвдгөндөө Travflex Ultra-г зориулаарай. Bayer. Вирусын эсрэг хамгаалалт. Кагоцел. Ханиад том уу? Амьсгалын замын цочмог вирусын халдвараас урьдчилан сэргийлэх ба эмчилгээнд хэрэглэн. Кагоцел вирусын эсрэг үйлдэлтэй бэлтгэл. Имийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Сар шин 2026. Хамгийн том үзэсгэлэн худалдаа Үнэн молын экспортын юм. Тоглолтын үеэр чамайг багийнхан чинь сайн дэмжиж явахад ялалтанд хүрэхэд амархан. Тиймээс Джеймсоны мэрэгчлэнгүүд цэвэр орцтой дархлаа дэмжих бүтээгдэхүүн гаргасан. Энэ бол жинхэнэ ялалт.
Covarchoco, ballerino, cappuccino, trallallero, trallalla. Covarchoco, cappuccino, assassino, tonto sahur. Covarchoco. Хоёр дахин бага сахартай ундагаар ширээндээ өнгөнөв. Team Bar Gas. Япончууд эрүүл мэндээр урт хугацаагаар хардаг. Япон будааны тос цуно. Янус бүхэнтэй өлзий хамтарсдаг. Монголчууд бидний өлзий батаршиг. Танай улсын алдарт Jameson брэнд. Happy Day, Happy Family. Циркэс урагш. Нарны зам дагуу. Encanto Centro Mall оргил шин салбар нээлттэй. Үгийг их хүмүүс үзээсээ сонсоосоо гэж бодож байна. Би хэлж байгаас зөндөл болдог байх за. Тэгээд энэ хүний үзэж өнгөрүүлсэн амьдрал жүжиг үтээхэд тоглолцсон жүжигийн дүр эргээд амьдралд ингээд нөлөөлдөг тал байна уу? Та өөрийнхөө амьдрал дээр жишээл ярилвал нь юу хэлэх вэ? Гэхдээ ер нь жүжигчин ч жүжиг үзээд жүжигчин битгий хийх. Жүжиг үзээд гарсан хүн чинь заавал нэг юм мэдээд гардаг үстэй. Азраа ингэж болохгүй юм байна гэж мэдх юм уу? Ийм сайхан байдсан байх, ийм байна гэж чинь одоо тамггүй төрн тэрийг үзээд ийм байна гэж гарах юм уу? Заавал юм өгнө. За жүжигчтэй бол бүр ч одоо амандаад одоо өөрсдийнхээ хувийнхаа самныхын хөрөөр гутгаж авна гэдэг шиг юм уу? Одоо судалж үзэж мэдэж байгаа болохоор чинь бид чинь одоо зөндөө би бас боддгийн шүү. Урд бол одоо ягаа өнөө бүхүүд их толгоож ирэхлээр чихүүд нэг шоолж байдаг шиг тийм ус байдгийн байх гэдэг шиг хэлж байсан чинь одоо бөхсөн ухаантай ч ус алга мэгцэх юм тэрүүн шиг дараамын жүжигчд айлггүй. Дуурайч ялгаагүй. Жүжигчд дуудчоо ялгаа байхгүй. Хачийнхан сурч байгаа юм тэр дүрээсээ. Мэдэж авч байгаа юм. Хөөх барахтай загин багш нараас дургүй мэдэх. За тэгээд тэр мундаг эрдэнэтэнгүүсээ аваад үзгүй. Ягаад гэвэл тэр зохиол чинь тэр зохиолыг чинь хамгийн шилдэг хүн шилдэг юмаа бичээг үсттэй. Тэрний чинь тоглож үзүүлэх хэрэгтэй чинь өөрөө ч юм сурна хүнд ч юм өгөх юм байгаа үстэй. Тэгээд одоо нөлөөлөх юм зөндөл байдаг. Зөндөл нөлөөлдөг дөө. Тэгээд тэндээ эзэн болж амьдрна гэдэг чинь бас тийм ч амар үлдээ. За дөрөв дотроос та бүр ингээд нэрлээд хэлвэл одоо ямар дөрвүүдээ киноны жүжигчдийн ингээд нэг дүр хэлвэл одоо та ямар дүрийг нэрлэх вэ? За би ч одоо ийм нэгэн хааны бэж тоглосны гамбар хачин их баярлж явдаг. Гомбодорч тоглосон. Гомбодорч мундаг жүжигчин. Би тэрний тоглосны дараагаар 45 онд гавьяат болсон. Бэж тоглоод нэг шатаараад яваад явсан. Тэрний зураг одоо бидээ ёстой дашсан тэр намд хачсан. Би тэрүүндээ их дуртай. Хачин сайхан юу за тэгээд яг Чингис Айтматын толгоны бол их хэцүү. Хүнд дүр. Хүнд. Ягаад гэвэл би бүхэн насаараа бивэ та манай монголч баг гэдэг бидний дан үзээгүй дан гэж юу байдیں۔ Тэгэхэд чинь Чингис Айтматын хичээн сарч үтсэн хичээн жилж бодсон хичээн жилж бодож үтсэн. Тэрний чинь 2 цагийн дотор би нөхрийгөө 3 хүүтэйгээ хүлээж хамгийн сүүлд нь бэрээ галзууруулаад тэгээд хамгийн сүүлд нь Чингис Айтматын ухаантай хүн болохтой бүх дэлхий сөнөөгүй амьд хүн байгаа шүү. Энэ Альмагийн чинь хүүхэд гээд. Альмагийн хүүхдээ үлдээж байгаа шүү дээ. Дэлхий сөнөөгүй, хүн сөнөөгүй. Энэ их хэцүү хүнд зовлон Чингис Айтматын тэр бичсэн хамаг зовлонгийн чинь би ёстой нэ толгоноо тоолгож бүр мах цусаараа эдэж гарлаа. Би тэр үед ямар зовлон үзээгүй байсан. Ер нь тэгээд зовлон үзсэн хүн зовлонтой юм тоглодог гэх юм бол ямар жүжигч байхгүй. Өөрөөхөө чадахгүй үзээгүй нэг л үзэж байж тоглож жүжигч бичдэг юм чинь. Би Чингис Айтматын тоглоход ямар зовлон үзээгүй надад
Би миний бохорч хамаг гэрүүл минь бүтнээрээ сайхан байсан юм байна. Тэгсэн мөртөө тэр зовлон гэж нь үзэж эдэлж гарсан. Алтан зуул байна. Нам тухайн зохиол. За энэ зохиолчдын тухай хачин сайн зохиолол, хачин сайн найруулагч хоёр жүжигчдийг төрүүлж өгдөг юм да. Ямар ч мундаг зохиол барахтай таарууд жүжигчний чинь сайд харагдуулчихдаг юм да. Ер нь зохиол бас их хэрэгтэй. Зохиол бас их хэрэгтэй. Хүмүүс ингээд жүжигчтэй ярьж байхдаа өөртөө тохиолдсон инээдэмтэй хөвгтэй явдлыг яриас гэж асуудаг юм. Би бол одоо тэгж асуухад их дургүй. Харин одоо маш их айдаг. Гуулууд хамгийн их ичдэг зүйл юу байдаг вэ? Яагаад өгтөн дээр хүн чинь айх ичих хоёр гэдэг хүний их том шин чанар юм байна гэж боддгийг. Үгүй ер нь айн ичин гэдэг чинь хүнэл байх ёстой. Хүн төрлөختөнд айж, хүн төрлөختөнд ичиж, хүн төрлөختөнд малаас, амтнаас, хатгуусаас ялгарх юм чинь айх ичих үстэй. Мал адгуус чинь айх ичих юм мэдэхгүй шүү дээ. Хүн ухаантай хүн төрлөختөд бол айхыг ч мэдэх ёстой, хайрлахыг ч мэдэх ёстой, ичхийг ч мэдэх ёстой. Ийм юм байдаг би боддог. Тэгээд ичиж айж анхан гарах жүжиг мужик нээдэнтэй юм хүм алил тэрхүүдээ манай жүжигч тоглох болгондоо чичир тоглох болгондоо шалгуул тоглох болгондоо сандас гэдэг юм чинь зөвхөн дэстман тоглохтаа бол ер нь их л айж их л ядарч их л твдэж байсан дөө. Тэгтээ одоо юу л да ямар Монгол хүн ямар англи болох нь бол биш дээ. Английн нэг мундаг дэлхийд алдартай одыг ачраад за чи Монгол хүн болоод нэг өвдгөө нуглаад галын цах суучихгүй яасан чадахгүй шүү дээ. Тэгтээ адилхан бидүүд хичнээн юу ягаад яг англи хүүхүүс гаднах бүрийн яаж үзүүлж чадах юм. Бүхэн насаараа Монголд амьдсан баг ястангууд яг цэвэр халахаар ярьж чаддгүйтэй адилхан байгаа үз. Зүгээр тэгтээ тэр гадны нэг одоо сонгодог жүжигүүдэд тоглоход яах вэ? Хүний ухааны тэр хүний одоо бодсон зорилгын тэр зохиолчийн одоо хэлгсэн үгийг өөрийнхөө Монгол сэтгэлдээ өөрийнхөө Монгол хүнээр дамжуулж гаргуул жүжигчин л гэж байна. Би тэр театр дээр юу оюун гол жүжиг найруулж байхыг харсан л да. Та нарыг ингэж ахсаацсан. Нохой долоо гэж загнаад. Ер нь ишрүү найруулах гэж ер нь ишрүү ханддаг байж дээ найруулагч дээр. Гэхдээ харин оюун харин гайгүй. Тийм үү. Оюунч бас гайгүй. Банганч бас гайгүй. Банганч хаяа нэг шудаасаа гурилжиг тэгээд оромжчихна. Би л оюун энтэд нэг загнуулж байгаагүй. Зүгээр харин зарим загнадаг найруулагч нар байдгийм аа. Үнэн дээр чинь одоо хүн болгоны арга юм бидээ. Тэгвэл зарим жүжигчин бол айгаа цаанч болж магадгүй бүр муутч магадгүй тэг хүн хүний дарга юм бидээ. Хүн хүний ухаан юм бидээ. Тэр хүний дарга юм бидээ. Зүгээр ер нь гадаадынхан ч гэсэн бас тэгээд найруулагч нар хөөрхий сандрахтаа ямар сандаа нэг мундаг жүжиг тавиад дэлхийд нэр гарахтаа жүжигчид нь төрийн юу хамгийн дээд шагнал даваад зохиолч найруулагч хоёр нь цусны даралттай болцдог гэдэг чинь найруулагч зохиолчийн нэг таньдгүй жүжигчтэй мэддэг чинь зүгээр тэр жүжиг найруулахын тулд хүн болгоны төлөө зайдууд зовж байгаа найруулагч чинь хэцүү юм билээ дээ. Би ямар нэг найруулагч байж үзсэн биш байсан хэд нэг 2 жил хүүхдийн театрт байж үзсэн. Өөрийнхөө би тунгалаг тамир дээр явж үзсэн. Өөрийнхөө ороодыг өөрөө тоглолцоод мөрөөрөө тэгээд байх чинь нэг шал өөр. Миний бодсон юмыг тэр зохиол бичсэн юмыг тэр жүжигчин гаргаагүй байвал уур хүрмээр юм байна дээ. Бүр ам тэмцмээр юм байна дээ. Тэгээд би хүүхдийн театрт нэг 2 жил сухуу найруулагч гэж байснаас үрдэж гэсэн эцтэй болоод гарсан. Тэгтээ би ингэж хэлсэн шүү харин хөөхидөө муу оюун энэ найруулагч нар махан зүрхтэй яаж амьд байдгийн бол да зайдад яасан ч нэр үнийг хэцүү ажил өвдөө гэж би хэлж байсан. Тэгээ бодхол зарим нэгэн дуучин бухимдахтаа уурладаг байсан байх л та. За Лододан боог бол одоо дэлхийд дахин мэдэх юм аа. Би нэг жишээ хэлье. Тажикт явж исэн чинь
миний нэг найз Орос сургуульд хамт байсан Нуур Табарович Табаров гэдэг хүн хэдэн зохиолч цуглуулж ярьж байна. Зохиолын Хэдэн Баатрын нэрийг бүгдийг мэдэх юм. Доор дулмаа, Баат, Итгэлт гэдэг. Тэгэхээр одоо Лодой Дамбугаан талаар хүн мэдэхгүй зөвхөн та мэдэх сайн шин чанар бас байгаа шүү дээ. Тэрийг ярьчихгүй юу? Гэхдээ яах вэ? Ер нь Лодойн зохиолуудыг хүн мэдж байна. Яагаад вэ гэсэн чинь говь алтайд очсон чинь ямар говь алтайд зохиосон биш алхангаан тухай яасан чинь бүр нэг уулыг төмөрөнд байж амьдч байсан. Төмөрийн энэгээр явж байсан газар, төмөрийн морь явсалж байсан газар ч гэж явах шиг. Бүр ингээд хүн болгоод, амьд хүн болгоод ингээд бүр одоо болгоцсон байх юм. Тэгэхээр тэр нэг хүний огоонтой хүний нэг сэтгэлдэл бууддаг юм байж л дээ. Тэгэхээр би тэрийг юу гэж бодож байна гэвэл нэг хүний мөн чанарын хүний ясаа нэг дотоод сэтгэлийн нэг зөв гаргачихтай хүний ухаантай нэг үнэн шийдвэр болоо да гэж би самбий нэг хоёр одоо чинь хүнээс их юм асуудаг юм шүү дээ. Би одоо зохиолуудыг бичиж байгаад танд хүн надад их вэ дээ. Одоо жишээ нь одоо 30 минутаас уран өдөрч би Тонглог тамийн тэрний мөгийн тэрнээс авсан, ийм мөгийн энээс авсан, тэр үгийн тэрний хэлжсэнийг авсан, энийг хэлжсэнийг авсан гэж мэддэг юм. Ер нь хол чэйжнээсээ за одоо лавл нэг ингэчгүй болох гэхгүй. Үний юм авдаг учраас л үнэн байцдаг байх гэж би одоо тэгж санддаг юм та. За ер нь нэлээ мартамтгай байсан гэдэг болсон үнэн үү? Мартах юм мартана. Яагаад мартдаг гэвэл дандаа нэг юм бодож явдаг. Заримдаа ч гэсэн намайг юм хэлэх чинь ёо дуусан шинж байхгүй ингээд хөөе би амьдрал ярьж шүү хөөш. Энд гэр бүлийн энэ чи нааныг чагнаад өгөөч. Тэр нэг аминдаа одоо тэрнийг цохиодоо тэрнийг яач энийгээ яач гэж бодож яах нь хаанг дотоо чагнасан хаанг тийм юм матчдаг юм байна. Зарим юм матчдаг байсан байх лээ. Матчдаг юм мартна гэдэг чинь ч одоо манай судны гэдэг шиг байдаг таа. Бас яахан зөрүүд байсан уу? Зөрүүд байсан гэдгийг ингэж л би боддгийг. Өөртөө итгэлтэй. Өөрөө нэг юмыг үнэн зөв гэд бат итгэчихсэн. Тэрнийгэн хийхгүй болохоор цаад хийхгүй гэсэн хүнтэй зөрөөд хийн шүү тэрнийгаа. Ер нь зөрөн шүү. Тэр нэг хэлдэг. Тэрний одоо их зөрүү гэдэг болтой байлээ. Тэгээд тэр зөрж байсан юмыг одоо би харахад дандаа зөв амьдралдаа зөв байдаг. Зөв байдаг. Жишээ нь одоо нөгөө ламбгаанууд мастаас өсвөлээд одоо нэтрэгээл одоо зөрүү болоод тэгжээсэл гэвч одоо ч өнөө тэр лодогийн яаж исэн юмдаг зөв манай лодог зөрүүл гэдэг хэлжсэн юм заавал биелүүлдэг болохоо зөрүү гэжсэн намайг ч гэсэн зөрүү гэдгийг ягаад гэвэл лодо намайг зөрүү гэдэг манай чуган зэх зөрүү болоо тэгээд нөө энэ хөгнүүд дээр гардаг шиг лодо ч өөрийнхөө юмд итгэлтэй зогсох би бас өөрийнхөө юмд итгэлтэй зогсохыг боддог. Тэглгүй яхаа. Тэгэхээр чинь хоёулаа хоёрынхаа зөрүү гэх юм. Тэгээ би яагаад ингэж асууж байгаа юм хэрэг шүү дээ. Одоо зөв гэж бодож байсан юм олон хүн буруу гэж бодож байвал одоо зөрөхөөс аргагүй. Тэгээд даянгаа эрх тахтай хүнтэй зөрүүл тэр эрхтэй хүн зөрүүд гэж л хэлээ шүү. Зөрүүд гэж их зөрүүд. Тэр чинь нэг нь зүтгэснээр зүтгэдэг зөрөө өвчтэй амт баалч хэлээ шүү. Итгэлтэй байдаг л гэж би боддог юм да. За би нэг одоо асуумаар өчгүй л асуудалтай зүгээр асуучих. Манай одоо амьдралд болсон явдал юм. Тэр жил өнөө Чехословакийн олон жүжигчид эндлээ штэ. Тэрийг одоо лодоогоо хүргэж өгсөө. Тэр одоо төрийн төмөрнөр гаргаж явлаа. Эргэж ирээд юу ярьж исэн бэ? Аимшигтай байсан та. Тэдний чинь хэдэн яв суулсууч юм бэ өстой өрөвдмөр байсан байх лээ. Айгаад тийм албаа их тиймээс айгаад бич цач чадахгүй нэг хоёр цахилгаан дотор орсон байсан юм яасан гэж. Өстой бүр амидих өстой болоод явах тийш явахдаа орсон юм. Тэр олон хүнтэй явж байхдаа цахилгаанд орсон байсан гэж хэлдэг шүү дээ. Бүр нэргүй явсан байлаа маш тий. Тэр нэг ах уусаж юу айгаад бич цач чадахгүй байсан гэж байлээ.
Тэгээд яг очихт нь чекийн их үнэтэй байсан шүү. Тэгсэн. Амар байсан шүү. Тэгээд очиод нэг их аюултай эсрүүцэд гарах болов гэсэн харин үгүй гайгүй тэгсэгээ тэгээд нэг ийм л одоо учиртай байж манай энд ийм болж хаад тэнд одоо шилдэг болсон юм болдог байж гэж тэгж байсан гэж үнэлээ. Түүнээс манай зарим улсууд бол одоо хөрх юм бол одоо айгаад сүнсэн зайлцсан байх ч гэдэг л байх. Зарим нэг нь ч одоо юм сайхан биш байлээ. Хэцүү юм. Тэгээ яагаад заавал одоо явж таах болсон гэвэл одоо чинь дандаа нэг Аз Африкийн гадаадд баг юм юмд явдаг байсан. 2 хоноод нэг гадаадд нэг юмд явах байсан. Тэгэд явах байсан хүний чинь нэгтэй чи явхаараа одоо уул нь бол одоо Ахмад нэмтэд явах байсан байлээ харилцаажсан. Тэгсэн чинь чи яв чи паспорт юм авсан явсан хүн энүүний хөргөж өчөөд цаашаа тэгээд нэг хурлаа төвчээрээ явбал. Тэгээ тийм юм тохиолдсон. Тэр чинь одоо хүний хувийн биш үү улсын нүүр болгож явуулж байна шүү дээ. Улсын тийм л болсон. За одоо бид мартахгүй гэж ярьдаг. За. Тэгэхээр одоо нэг мартахгүй их сайндаач мартахгүй байдаг юм уу? Зүгээр нөө ярьж байгаа хүмүүс нь мартахын аргагүй юм хийсэн учраас одоо ийм байдаг юм шиг аа гэж бодж байна. Тэгээд одоо энэ чатрынхны талаар яриулахдаа таныг дурсах хэмжээрүүлээд байгааг маань учир инэ. Ер нь одоо ингээд дээр нэмээд дурсаад одоо мартахын аргагүй хүмүүсийн талаар нэмж хэлвэл хэн байх вэ? Мартахын аргагүй улсууд бол зөндөө олон байна. Манай одоо хамаг шивдэг ёстой нөгөө алтан үеийн чинь улсууд одоо бүгдээрээ бурхан болцсон байж. Одоо оюун бэлтгэрээс өөрхөн байхгүй шүү дээ. Одоо 36 оны үеэ ярьж шидэ би. Түүнээс хойш орсон одоо гонцор дараагийн дэ улсууд зөндөл байна л да. Тэгээд мартахын аргагүй хүн гэдэг чинь юу юм одоо ер нь дөнөө гисэр мэргэн хааны үгэн дээр байдгийг 100 наслахгүй биеэ хайрлаад 1000 галав төрөх нэрээ битгий болсорлаа гэж. 1000 галав шүү. 1000 жил биш. Тэгэхээр энэ хүмүүсүүд хэдийгээр 100 наснастайг ус манай хүмүүсүүд их багийнхан насаснаа хамгийн сүүлчийн нэг 90 хүрэх төхөв шивдэ зэгмэд бусдын 60 гэдэг энэ улсууд бүхэл одоо амьдралаа зүрхээ уйлах ёсгүй хаад албаа худлаа уйлаад энийх ёсгүй хаад ягаад ямар зовлон тохиолдсон өнөөдөр март энэ л бүхэл амьдралаа зориулж нэмэр тэрнээс болж нас оров гэжүүдээ зүгээр ер нь ингэж байсагаас ингээд өнгөрчихсөн ч гэсэн энэ улсуудын юмнууд хизээд мартагдахгүйгээр юм хийж суулсан юм аа. Одоо тэр 101-ийн цагаан зэгмэдийн цэвэн зөвлөгөн дээр цонхоолгийн нэглэг энэ чинь одоо энэгээр 200 жилийн пүүс хэлгийн ёстой мартагдахгүй хүн гэдэг шиг мартагдахгүй юм хийчихсэндээ юм байна. Тэгээ нэг үеийн хүний хувьд л уулзсан хувьд мартахгүй гэж яриад байгаа болохоос ийм мартахгүй хүмүүс маань үзээгүй хүн мартахгүй ирээдүй болж хоёр нь тийм ээ. Хизээч мартахгүй. Одоо зөв 100 жилийн тэрний энэ тэр нь юу гэдэг өнөө 1000 гадаад үлдэх судар бичиг ном хүмүүнээс ч одоо гарч ирээд байгаад байна шүү. Тэр мартаад гэсэн амьд байгаад хэн танихдахгүй хүн зөндөө биш. Тийм. Хэн ч хэрэггүй хүн зөндөө биш. Тэгэхэд байхгүй мөртөө аргарын тэжээж байгаа ус зөндөө. За ингээд нэвтрүүлгийн маань цаг дуусч байна 7 сарангуй. Би одоо миний асуулт таны мэдлэгийг хязгаарлаж байгаа юм биш ээ. Одоо хэлсний чинь хэлүүлж чадаагүй бол уучлаарай. Одоо ингээд нэвтрүүлгийн маань цаг дууслаа. Танд уртнаас удаан жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. Ер нь төгсгөлд нь ийм л үг хэлсэн даа гэж бодож байгаа үг байвал хэлчихгүй юу? За хачих баярлалаа. Одоо энэ нэр хүнд энэ уустнаас энэ хамаг юм чинь миний хайрт ард түмэн миний хайрт үзэгчтэй өгч байгаа шүү дээ. Үзэгчд байхгүй бидний жүжигчдийн үед зохиолч хийж явах байх юм шүү. Тэгэхээр энэ улсуудаа хачих баярлалаа. Энэ улсуудын одоо хүчээр бидний чинь амьд мэд ингэж уснаас бол саяны таны хэлсэн үгүй хүртэл ийм сайхан одоо намайг тийжээд ингэж байгаа юм аа. Зөв миний хэлэх үг л юу гэвэл одоо Монгол хүн Монгол хэлээр битгий мартаасай. Монгол эмэгтэй Монгол занштан битгий орхиосой. Манай хүмүүсүүд бол их сайн
юм сурч байна, юм сурах хэрэгтэй, гадаадд явах хэрэгтэй, юм үзэх хэрэгтэй, нүд тайлах хэрэгтэй. Тэгтээ зөв юмыг тунгааж олж сурч яваасай. Зөв юмыг олж сураасай гэж л хэлье да. Тэгээд таны ерөөл батарчлаа. За баярлалаа.